Монгол улс түүхэндээ энэ нэгдсэн үндэсний байгууллагын ийм том хурлыг анхудаа зохион байгуулж. Тэгэхээр анхудаа гэдэгт бол их учир холбогдол байна гэж тийм ээ. Ер нь бол энэ олон талт хамтын ажиллагааны Монгол улсын олон талт хамтын ажиллагааны нэг том ололт бол энэ чуулга уулзалт та. Энэ чуулга уулзалтыг тойроод болж байгаа үйл явдлыг бид нэр харж лээ шүү дээ тийм ээ. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлчлөлтөд тэмцэх конвенцийн талуудын баг хурлаг гэсэн нэрэндээ тохирсон энэ олон улс орны оролцсон хэлэлцүүлгүүд одоо хэлэлцүүлгэнд бий явж байна эрчим хүчний асуудлаар тийм. Энэ дэлхийн хамгийн тулгамдсан чухал асуудлыг олон талаас нь шүүн ярилцж байна. За дээрээс нь бол Монгол улс өөрөө нэгдсэн үндэсний байгууллагад маш идэвхтэй тоглогч бас өөрийг хариуцлага өндөр төргсөн ийм гишүүн улс гэдгээ илтгэн харуулж чадаж байна. Монгол улсын олон улсын нэр хүнд өсч бэгчж байна. Монгол улсын гадаад сурталчилгаа бол үнэхээр энэ баг хурлаар дамжаад байна. Дэлхийд дахинд бол дахиад шинэ шатанд гарч байна шүү дээ. Тэгэхээр бол энэ бүхэн ч өөрөө ач холбогдол юм л да. Монголд эрэхтэй ямар олон төслүүдийн тухай тэнд ярилцж байна тийм ээ. Нэгэн хэрэгжүүлсэн өнөөдөр үр дүнгээ өгч байгаа маш олон төслийг ард түмэн мэддэг юм байна. Тэгвэл энэ делегашн павильон ч юм уу энэ ногоон бүс рүү ороод үзэхэд бол маш олон төслүүд үр дүнгээ өгчихсөн тайлангаа тавиад байж штэ. Тэгэхээр мэдээ дандаа олон улсын төслүүд л дээ. Энэ Монгол улсын байгаль орчин, ус, бэлчээр, мал аж ахуй, хүнс гэх олон чиглэлд бол маш олон төсөл хэрэгжсэн байна. Дахиад дараагийн төслүүдийн тухай ч яригдж байна. Эн чинь бол шууд үр дүн юм л да. Дараа бидэнд ирэх ач холбогдол үр дүн тэр болох байхгүй юу? Тэрээс одоо ингээд шууд ингээд мөнгөөр болно гэсэн үг биш. Энэ буруу ойлголтыг бид нар бас нэг жоохон зөкслөх хэрэгтэй. Хүлээстэй хандах хэрэгтэй. Эх орныхоо нэр хүндийг ингээд дэлхийд дахинд өргөж чадж байгаа олон улсын хурлыг бол нийтээр дэмжих хэрэгтэй. Тэгээ ямар ч байсан энэ Монгол улсад ямар нэгэн байдлаар маш том боломж олгож байгаа чуулга уулзалт тийм ээ. За магадгүй миний хувийн хүсэл шүү. Ирээдүйд ер нь бид Төв Азийн гэдэг юм уу Азийн Швейцар болох нэг бэлтгэл сургуульт гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Энэ олон улсын олон талт арга хэмжээг ингээд олон удаа 2003 он, 2013, 2016 за тэгээ сүүлийн 5 жил болгон 100 дараалаад зохион байгуулсан олон талт форумуд байна. Одоо өнөөдөр тийм ээ сүүлийн 5 жилээр би өөрөө жагсаалт гаргаад сошиалд оролцсон байгаа шүү дээ. 22, 23, 24, 25 гэдэг 26 гэдэг одоохон. Тэгээд эдгээр чинь бол үндсэндээ олон талт хамтын ажиллагааны гэдэг юм уу олон талт яриа хэлцээний нэг төв нь ирээдүйд Улаанбаатар Монгол улс байж болох нэг боломж товлбор байхгүй юу? Энэ миний хувийн хүсэл шүү. Судлаачийн миний хувийн байр суурь. Энэ ч гэсэн тий одоо энэ олон талт хамтын ажиллагаанд олон талт форум, хуралд Монгол улс бэлтгэл сургуульд хийгээд байгаа юм шүү. Ийм механизмыг манайх өөртөө эзэмшихгээ яваад байгаа юм шүү. Энэ ч л ач холбогдол байхгүй юу?